Тэр цаг үед бид тийм зоригтой байжээ гэдэг нь бол одоо ч миний гайхшигтыг төрүүлдэг. Яагаад тийм зоригтой байсан юм бэ гэхээр үнэндээ бол биднэрт алдах юм байгаагүй. Тийм л том зоригтой, тийм л том бодолтой зохиол бичгийн төлөө магадгүй чөмгөөнд дундлаж шинэ өдрийн цагийг мартаж суугаа тийм хүнийг л зохиолч гэх баг. Тайлж уншихгүй алтан гэрэл судрыг бурхныхаа гүнгэргаа дээр тавьчаад тэгээд ямар утга учиртай ном боо гэдгийг бол бүрэн мэдгүй мөртлөө мөргөөд байсан тэр цаг үе шиг номонд хит тийм учир бүтүүлэг хандаж болохгүй. Ном бол хэрэглээ учраас тэрийг бол одоо ёстой ноололтол нь салбайтал нь хэрэглэх ёстой гэж би хувьдаа боддог. Хитрхи хөнгөн зугаацлын алиа мардан зөөлүүдээр энэ монголчуудынхаа тарих толгойг угаачаад үр хүүхдүүдтэй маргааш гэрэл гэгээтэй өдөр хоногуд бий болно гэж санаж байгаа бол ёстой нөгөө хүүхдүүдийн хэлдгээр хүмүүсийн ярьдгаар гонжийн жоо голооны бас. Тийм учраас шүүмжид хүний мөр дуртай хүмүүс дуртай. Тийм учраас шүүмжийн номыг бас худалдаж авдаг хүрээ хязгаар байна. Чи түрүү надад үнээл яриараа гэсэн шүү дээ. Би үнээл хэлж байна. Юуг нь нуух вэ? 40 иргэм насны хар бараандуу царайтай халзар чаваа өстэй нэг л юм хөө. Гэхдээ миний дотор бол чухам юу нуугдж байгааг бол би нэг нуугаад байхыг хүсдэггүй юм. Ингээд таалан болгосон та бүхэнд баярлалаа.